Монгол улсад хүүхэд асрах хууль гарсан цагаа олсон хуулийн нэг. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан орон нутгийн хүүхэд харагч нарыг бэлтгэх 5 хоногийн сургалт амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалтанд манай аймгийн 68 хүүхэд асрагч хамрагдан гэрчлэгээ сертификат авлаа. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь 2 наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл аюулгүй орчинд харах үйлчилгээг зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд 8 бүлэг 1737 хэсэг 43 заалттай. Манай аймагт 2-5 насны 5304 хүүхэд байдгаас 4167 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг судалгаа байна. Үлдсэн 1037 хүүхэд сургуулийн өмнөх боловсролоос гадуур буюу гэрээр хүмүүжил авч байна. Эдгээр хүүхдээс урьдчилсан судалгаагаар 481 хүүхдийн ар-гэр хүүхэд харах үйлчилгээнд хамруулах хүсэлтэд гаргасан юм. Энэхүү хуулийн дагуу хүүхэд харах үйлчилгээг эрхлэх 109 иргэн урьдчилсан байдлаар манай аймагт бүртгүүлээд байгаагаас тус хуулийг даган гарсан журам стандартыг хангасан 68 хүүхэд харагч 5 хоногийн сургалтандаа хамрагдан сертификатаа авсан байна. Би хүүхэд харах үйлчилгээнд Булган аймгийн Аршаан цумаас ирсэн. Энэ хүүхэд харах үйлчилгээнд сууснараа би өөрийгөө хөгжүүлж тэр хүүхдийг асран хамгаалах аюулгүй орчинд харж хандаж байна гэж бодож байна. Энэ сургалт бол маш их оновчтой. Энэ суусан улсууд бүгд идэвхтэй сайн оролцлоо. Манай сумаас 5 хүн хурцж оролцсон. Нөөц бололцоо бол бүрэн байгаа гэж бодож байна. Байрны асуудлаа бол өөрснөө бид нэр шийдтсэн. Ер нь бараг шийдтсэн. Одоо очоо ерөнхийдөө хүүхдээ авах. Ер нь л тэр талаасаа л сум орон нутгатайгаа ер нь ярьцсан. Маа сум ер нь их хөгжил сайтай шүү дээ. За хүүхдээ харах үйлчилгээний сургалтанд бүтэн 5 хоног суулаа. Тэгээд хүнснээ ирүүл ах уу. Тэг хүүхдийн хоолт хижээлийн тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухай. Тэгээ бас нөгөө хоолны илчлэг чанарын тухай 5 төрлийн сургалт 5 өдөр авсан. Тэгээ одоо сургалтын хаалттай ажиллагаа болж байна. Бид хэд одоо их олон зүйл их мэдээ сурлаа. Одоо энэгээр одоо цааш та одоо энэ сургалт төгссөн багш нартай болон энэ сургалтыг зохион байгуулсан бүх хүмүүс одоо баярлсан талцнаа илэрхийлж байна. Тэгээ одоо энэ сурсан мэдсэн зүйлээ одоо амьдрал ахуй дээр хэрэгжүүлж одоо ажиллана л гэж бодож байна та. Одоо эхний шатанд бол одоо сургалтандаа суугаад юугаа алдаад авчиж байна. Гэрч сертификата. Тэгээ дараачихаа үйл ажиллагааг бол одоо ер нь явандаа тэгж байгаа. Ер нь бол би миний бодол 9 сарын 1-ээс сааж байгаа. Жишээ нь бол одоо манад цэцэрлэгийн бэлтгэлд бол 50 хүүхэд хамрах хэрэгтэй байсан энэ жилийн хувьд бол тэгэхэд бол 30 хүүхэд хамраад 20 хүүхэд нь бол одоо сургуулиас гадуур байна гэсэн ойлголт тийм юутай байгаа. Тийм статус үзээ. Түүнээс ч бага насны хүүхдийн судалгаа бол нэлээд бий л дээ. Ер нь бол манай цэцэрлэг 100 хүүхдийн орон тоотой. Тэгээд цаана бол 40 хүүхдүүд байгаа. Тэгэхээр боломжтой гэж бодоод энэ үйл ажиллагаа эхэлнэ гэж бодоод ирчээд байна. Байр савны асуудлыг яг хөө тэгээд зохицуулаад сум орон нутгаараа шалгуулаад тэгээд ихчлэгээ тэр зөвшөөрлөө авсны дараа үйл ажиллагаа явуулна гэж байгаа. Тэрийгээ тэгээд дараагийнхаа энэ асуудлын дараа шийднэ л гэж бодож байгаа. Сургалтын өөр өгөөжийн хувьд бол нэлээд сайн байгаа л гэж чинь үзэж штэ. Их чинь өөрөө бас энэ салбарт хөдөө цэцэрлэг хувилбар сургуультад туслах багшаар бас 4-5 жил ажилласан. Тэгээ энэ жил хүүхэд гаргасаа одоо нөгөө жоохон хүүхэдтэй энэ бас надад бас ажилдаа миний амьдралд бас хүүхдээ арангаа бас өөр хүмүүсийн 4-5 хүүхэд хараад амьдрал ах уйдааш нэмэртэй бас наад шиг юм олон ажилгүй ээжүүд эхчүүд эмээнэр одоо байгаа шүү. Тэр улсад нас нэлээд ажлын боруулж амьдралд нэлээд дэм тус болж тэр хүүхдээ харуулад ажил хийж байгаа эцэг эхтүүд ч гэсэн бас ажлаа сэтгэл дүүрэн хийх боломж олгож байгаа. Энэ бас их зүйтэй юу гарсан байна гэж чинь үзэж байна. Харин энэ дээр л харин чинь юу яадаг аахгүй яг ажил хийх гэж байгаа амьдралаа авч явах гэж байгаа одоо өнөөгийн залуу гэр бүлүүдэд бол яг л нөгөө 2-оос доош насныхаа хүүхдийг өгж ажлаа хийх амьдралаа зохицуулах шаардлага их байгаа аахгүй. Тиймээс чинь судалгаанаас би өмнө бас энэ ажлыг хий гэж бодоод бас судалж үзсэн. Гэхэд бол бас 2-оос доош насны хүүхдүүд маш их байгаа аахгүй. Хуулиндаа болохоор 2-оос дээш насных гэж заасан байгаа аахгүй. Тэгэхээр бас энэ дээр бас л эргэж харж үзэх хүсэл байна л дээ. Харж үзээсэй л гэж бодож байна. Тус хуулийн дагуу хүүхэд харагчид болон байрны асуудалд мэргэжлийн хяналтын байгууллага болон аймагуудын хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс хяналт тавин ажиллах үүрэгтэй. Тус хууль хэрэгжснээр алчин өрхийн буюу хөдөөгийн аслагдсан багийн хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулахаараа онцлогтой байгаа юм а. Булган аймгийн хэмжээнд бол статик тоогоор харахад бол 1037 хүүхэд сөөбгийн өмнө гад
хамрагдахгүй байгаа гэсэн судалгаа гарсан байгаа. За үүнээс манай судалгаа авч үзээд за 109 хүүхэд харагч. За 241 хүүхэд байна гэсэн судалгаа манай хэлцэд бэлэн ирсэн байгаа даа. За тэгээ үүнээс бидэд өнөөдөр 68-ыг нь хамруулад тэгээ манай хүүхэд хамгааллын жилээ 5 төрлийн чадамж олгох 40 цагийн сургалт байгаа. Тусгай сургалт. Хүүхэд хамгаалал, хүүхдийн хоол тэжээл, хүүхдийн ариун цэвэр, эрүүл ах уй, за хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ажиллах, тэгээд СОБ-ийн өмнөх боловсрол бага насны хүүхдийн хөгжил гэсэн юм сэдвээр үндэсний сургагч 5 багш үлдсэн. Тэр 5 багш өнөөдөр 5 өдрийн хичээлийг нэг өдрөөр даа сургалтаа хамжилттай зохион байгуулж байна. За ерөнхийдөө нөгөө нүүдлийн болон цөөхд дамрагж байгаа хүүхдүүдийн маань нөгөө алслагдсан хөдөө сумд нөгөө сургуулийн өмнөх боловсрол хамрагдаж чадахгүй алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүд их голцоо сумдад байгаад гарч. Аймгийн төв бол ерөнхийдөө бол баргалж 95-6% хамрагдчихж байгаа. Нийт баргалж 80-90% баргалж хөдөө сумдаас ирж оролцож байгаа. Тэ багууд дээр ерөнхийдөө энэ хуулиараа бол явуулж болно. Тэр бэлтгэгдсэн багш маань өөрсдөө суурин болон явуулын үйлчлэгээр явуулж болдог гэсэн. Заалт баг. Тэргээрээ бол явах баг. Хууль зөрчсөн бол эхний удаад сануулгах, дараа нь торгох зөрчлийг давтан удаа дараа гаргасан бол зөвшөөрлөг хүчингүй болохоор хууль нь заасан. Сүүлийн үед хүүхэд харах хүмүүжүүлэх газруудад камер тавих шаардлага ч зүй ёсоор урган гарсан. Хуулиа хэрэгжүүлж эхлэхээр аяндаа алдаа оноо нь харагдаж түүнийг засц залаад явж болох үзье.